Сайн байцгаана хүүхдүүд. За манай өнөөдрийн шидэт харандаа болон эхлэхэд бэлэн боллоо. За ингээ оролцож байгаа хүүхдүүдэд танилцуул. Эхний хүүхэд нэр хэн блэ? Их хөслөг. За хэдэн сургуулийн хэддүгээр ангийн хүүхдүүд вэ? 24-р сургуулийн 2-ын ангийн сурагч. Аа. Хэн багштай? Аз үлэг. Аз билэг багштай 2-ын ангийнх орж иржээ. Нэг. За ингээ оролцож байгаа хүүхдүүдэд танилцуул. Эхний хүүхэд нэр хэн блэ? Их хөслөг. За хэддүгээр сургуулийн хэддүгээр ангийн хүүхэд вэ? 24-р сургуулийн 2-ын ангийн сурагч. Багш нь Аз билэг. Аз билэг багштай хүүхдүүд орж иржээ. Дараагийн хүүхэд нэр хэн блэ? Нэр нь Чөчөөс. чин хөсөл орж иржээ. Дараагийн хүүхэд Жавгал. за дахиад ингээ ангиа танилцуулж. 2-ын анги. 2-ын анги. Аз билэг ангитай. За дараа нь би сайн тайлбар хийнэ. Нэр хэн блэ? Намуулан. Намуулан орж ирсэн байна. Дараа Ананд орж ирсэн байна. Энэрэл орж ирсэн байна. За энэ хүүхдүүд бол 24-р сургуулийн Аз билэг багштай хүүхдүүд. Тэгээ энэ зургийн уралдаанд өнгөрүүш нэртэй сэдв зургийн уралдаанд тусгай байрын шагнад эзэлсэн хүүхдүүд. Урд талд 1 2 3 дугаар байрын хүүхдүүд орж ирсэн тийм ээ. Тэгээ шидэт өнгө компани захирал Далай Жамц гэж энэ ангид нь ийм уралдаан зарлаад хүүхдүүдэд сонгож манай хичээлд оруулж иржээ. За хүүхдүүдтэй амжилт хүсье. За ангид фалмастр аваад өнөөдөр нэг сонирхолтой юм зурнаа. Эхлээд бид нэр зурж угаад явцын дунд юу яа. Энэ л тарагдж байгаа тийм ээ. За та нар үштэй. Ийм хэлбэртэй зовн дугуй дүрсийг цаасан дэвтэр дээрээ томоо зурчих. Өнцөг нь дугуй байх нь шүү дээ. Тэгтээ хэлбэрийн тэгш өнцөгт хэлбэртэй. Хэрнээ? Үзүүрэн дугуйраар том зураг тусмаасаа шүү. Том зурвал их гоё болно. За болж. Ананда өөртөө итгэлтэй дотроо бий чадна гэж бодоод ингээд сайхан дугуйгаа дүрсээ гаргаж байгаа. Аливаа юмыг зурхад дүрс их чухал байдаг тийм ээ. Хэлбрээр дүрсээр тийм ээ. Ингээд зураасаа ашиглаж зурдаг байх нь шүү дээ. За цааш явах уу? Дахиад нэг энэ дотор нь ингээд нэг тагуулж байгаа. За энэ дүрсээр бол яг уу хүүхэд хийж болж байна тийм ээ. Доор нь ийм нэг зовн дугуй. Хүүхдийн хэлбэртэй болоод байна тийм үү? Харахад бол энэ дотор нь хоёр дугуй дүрсий чи нүдэнд байх нь шүү дээ. За энэ дүрснээсээ тусдаа ийм хоёр бас дүрс хийж гэнэ. Энэ яаж вэ? Эндээ зайтай байна тийм үү? Ингээд. Сайхан гаргаж гин өө. Ястаа гоё. За ингээд нэг
Энийг ингээ холбож байгаа. Гар нь холбогдож байна тийм ээ. Одоо ер нь та нарт ойлгож байна. Бид юу зураад байна? Аэропорт. Оо. Энэ өвдөг талдаа нэг нугарья. Энтэй дугуй хийч. Энэ өвдгөн дээр нэг ингэж нугараад доош ингээ холбож байгаа. Энэгээрээ ингээд номон зураас хийчих. За ингээд бид нар яах вэ? Энийгээ ингээд давхулчих. Ингээд. Оо багшин зээжин дээр нэг зүрх зураад авчээ тийм ээ. За аэропорт нэг олон гаргүй байд юм билий. Ийм. Энүүгээр авчаад маш нарийн хэмжээсийг энэ гар нь гаргаж ирдэг. Энэ. Бармастер яач вэ? Энэ зурж байгаа палмастраар ингээ бодчих нь шүү дээ. За манай хүүхдүүд чинь дуулаад эхэллээ шүү дээ. Одоо хэдүүлээ буданга дуугаад дуулнаа. Авиас өвзүүлнэ. За ингэхлээр нөгөө юу чи тодроод ирж байгаа биз? Аэропорт. Одоо хэдүүлээ энийгээ сайхан будаал зохиомжлоод хийчих сайхан болно. Энэ өөрөө цагаан хөнгө учраас энийгээ тодруулахын ард талыг хэдүүлээ яах вэ? Битүү ингэж бодчих. Ингээд ард талд нь Чи гол нь зүрхээ зураач. ингэхлээр чи яах вэ? Нааша тодроод гараад ирэх нь шүү дээ. За юун доторх хөнгө гэж вэ? Нилээ хүнд хөнгө авчгаарай. Энэ ийм палмастер авш шүү дээ. Ингэж ийлж боддгийг. Зөөлхөн. Багш чанга дарахгүй гоож. Гэт. Тэгээ ахмаа ихтэй ингэж. Хэдүүлээ тэгээ нүрийг бодчихад энэ хинээс эхлээд энэ хүслэнгээс эхлээд дуугаа дуулна. Мастер гарахгүй. Энэ хүслэн дуутай ирсэн үү? Шүлэгтэй ирсэн үү? Бүжиг юм уу? Оо, ганцаараа бүжиглэх үү? Тий. Нэвтрүүлгийн төгсгөл бүжиглүүл. Аян байгаа юу? Аян бий юу? Панограм нь бүжгийнх нь. Чи дуу шүлэг байхгүй юу? Бага да. Бүжигэн дээр үү? Чин хүслэн шүлэгтэй юу дуутай? Дуу. Дуулах юм. А? Шүлэг. Цас. Дуулж удаж. За чин хүслэн бодож байгаа заяа. Зоргол юу тэрс? Алтай магтаал. Ээс. Алтай магтаал уншиж. Өглөөдөө жингэрэ уня таажил байдаг өдөө дундаа суунаглаж байдаг гэвгэнэ үеэсээ өнтө таган байдаг огонгонд хүдэ баян буур алтай хангай хоёр минь билээ мөнхөө цасан ихтэй мөлгөө чулуун агалтай ойгон түмэн өндөө хүдэ баян хангалтай нутаг минь гэвгэнэхөө арийн хөвдийн олон дүн хижэл байдаг ашаан болгин усан болгэл байдаг ангира галуу шуун ганганаж байдаг
Харин халгай модон нүг хийжэл байдаг алтай хангай хоёр мэндэлээ мөнхөө цасан ийтэй мөлгөө чулуун агастай ойгон төмөн өндөө хүдэ баян хаагаатай нутаг минь гэвэгнэ хөө. За сайхан магтаадыг их сайхан дуугаар их гоё уншлаа штэ. Зорголдоо баярлалаа. Номол юу тэрсэн? Дуу. За дуугаар дуулж. Жижигэн хоох чигнэн дуугарч байна. Удахгүй шинжил болно. Шиноны шинжилээ мэндэл хүргэе. Жижигэн хоох чигнэн дуугарч байна. Шиноны шинжилээ мэндэл хүргэе. Цастай гудамж дундуур цайвар мороо унаад цаан чаргаар гулган цагнан инээж байна. Ялцсан гудамж дундуур ганган чаргаа унаад хүүхэд багчууд бид нар хөгжлөн инээж байна. Жижигэн хоох чигнэн дуугарч байна. Шинэ оны шинэ жилийн мэндийг хүргэе. Хөшүүр хагуснаар бодох юм. За номол баярлалаа. Шинэ жилийн уур амьсгалаараа өвчих гэж байна уу? Сайхан за энийгээ бэлдэж байгаа шинэ жилээрээ сайхан дуулдаг тийм ээ. Ананд юу тэрсэн? Шүлгүү дуу юу? Онцгүй юу? Дуу юу? За дуулж. Сайхан өөртөө итгэлтэй сайхан инээж байгаа нэг сайхан дуу дуулж. Ямар дуу юм? За ингээд бас тулгамддгийн шүү. Сайн бодож байгаарай заяа юм да. Энэрл. Шүлэг. За. Шүлэг юм шүү. Татан нөхөр амьлын турш мэрэгэн багш нам уншаарай намын нөхөр болоорой эрмий далай эрдэн сэлрүү хөслий тэнгэр хүчиж өгөр нам уншаарай намын нөхөр болоорой. За энэ манай үрээ шүү дээ. Хэдүүл гар утас үзэхгүй байх нэг. Тийм ээ? Баг үзнэ. Тэгээд номоо сайхан уншин тийм ээ? Багш нь одоо сүүлийн үед ном руугаа их орж байгаа. Сайхан ном. Автсан тэрийг яваад шинтэй сайхан унтчих. Зузаан номыг багш нь 2 өдөртөл уншчихдээ шүү дээ. За ингээ сайхан шүлэг уншлаа манай урьяатай нийцсэн. Энэрл чинь том болоо ямар мэрэгчлээ болох юм? Урлагийн мэрэгчлээ. Урлаг судлаач ч юм уу эсвэл тийм ээ? Урлагийн хүн болох нь шүү дээ. Ананда ямар мэрэгчлээ? Ананд. Том болоо. Том болоо. Тий. Ямар мэрэгчлээ болох юм? Одоо энэрл урлагийн хүн болно, жүжигчин ч юм уу болно гэж байна шүү дээ. Бүжигчин ч юм уу. Чи ямар мэрэгчлээ болох юм? Асли мэрэгчл. Оо. За. Номол ямар мэрэгчлээ болох юм? Том болоо дараг болох юм. Дараг болох юм. Ямар нэгэн салбар үдирдэн тэр мэрэгчлээд ихтэй эзэмшиж байгаа тэр мэрэгжлийнхээ удирдагч багийн төслийн ахлагч болох нь шүү дээ. Зоргол ямар болох юм? Багш. Зоргол багш болно. Сайхан өв соёл заагаар тийм ээ хүүхдүүдтэй. Ерөөл магтаа заагаад судлаад чин хүсэл ямар мэрэгчлээ болох вэ? Том болоод ямар мэрэгчлээ болох вэ? Багш. Багш болно. Юуны багш вэ? Тамирын багш. Биеийн тамирын багш. За гоё. Энх хүслэн. Би л дооны багш болно. Дооны багш болно. Бас бүжиг заачин тийм ээ. Хүүхдүүдийн найзуудаа хүсэл бодлоо би зурж байна. Зураас бүхэн минь эмхэн баясаа зураг сайхандаа. Хүүхэд бүхэн аяастай хүслээ бид нар зурж чаднаа. Би чаднаа. За хүүхдүүдээ бүтээл төрх агшин гэж сайхан агшин байдаг. Одоо хүүхдүүдийнхээ энэ их хөдөлмөрийн дараа сайхан бүтээлийн үзүүлэхэд бэлэн боллоо. Ингээд эхний хүүхэд 24-р сургуулийн 2-р ангийн сурагч Энх Хүслэн авиаслаг зураач Энх Хүслэнгийн зургийг үзье. Энх Хүслэн зураг ингэж бариад
зурсан хүүхдний зурсан зургийн. За тэгээд тийшээ харуулаарай. Тэр гайнууд. За ангицлингийн зураг ингэж үтсэн байна. Маш гоё цоглог хөөрхөн аэропортыг одоо ингэж хийсэн. Одоо аэропортын 90 үе эхэлж байна тийм ээ. Тэгээ ийм хөөрхөн хүүхдүүд англи хэл заагаад ч тийм ээ хамт нөхөрлөөд ингэ явах нь шүү дээ. Сайхан зураг зурсан энэ көслөндөө улам их амжилт хүсье. Дараагийн авьяаслаг зураач Чин Хүслэнгийнхэн. Би Тамирын багш шүү дээ. Ирээдүйн би Тамирын багш. Чин Хүслэнгийн зургийн ийм гоё өнгөлөг болсон. Маш гоё хэлбэр дүрсийг ингэж өөрөө гаргаж ирсэн. Өнгөө өөрөө зохиосон тэр нүүрнийх нь өнгө. Тэгээ ярих нь шүү дээ. Сайн байна уу? Чин Хүслэн гэх нөгөө аэропортууд чинь өөртөө яриад. Тэгээ дуу зааж өгөөл тийм ээ. За ийм сайхан зураг зурсан Чин Хүслэнд улам их амжилт хүсье. Дараагийн авьяаслаг зураач Зоргол. Би дуусахгүй шүү дээ. За яах вэ? Зүтгэх. Энэ. Гоё. Дуусаагүй гэж шүү. Гэхдээ ерөнхий хэлбэр төс тэр сүүдрийг хийх юм байна тийм ээ. Газрыг нь хийн. Тэгээ энийг ургуулад хөөрхөн өөрийн дүр болгоод тэгээ сайхан зохиол хийгээд тэр цагаан зайн дээр нь зохиолыг бичээд одоо эндээ нэр өгөө тийм ээ. Ингээ сайхан бүтээл болгоод өөрийн дүр болгоо ингэж цаашаа комик зураг болгоорой заа. Ном хийж болно тийм ээ. За ингээд сайхан зураг зурсан зорголтоо улам их амжилт хүсье. Дараагийн авьяаслаг зураач Номуулан. За манай Номуулан босод зурдаг ийм сайхан хүүхэд байна. Сайхан зураач хүүхэд. Сайхан. Хажуу талд нь болог харуулж. Тийш ихнэ харуулаа. Номуулангийнх гоё болсон. Ер нь яг төгс. Одоо хажуу талд нь тэр модыг хийгээд байгалаа хамгаалж байгаа тухай сайхан сэдв зураг үйл явдал гарч ирж байна. Сайхан зураг зурсан Номууландаа улам их өндөр амжилт хүсье. Дараагийн авьяаслаг зураач Ананд. За Ананд. Жигдхэн сайхан ингэж гой зурдаг. Зургийг хэлбэр дүрсээр нь ингэж гаргаж ирж ойлголт авна гэдэг чинь одоо цаашаа юу ч зурж болно гэсэн үг тийм ээ. Энэ хүүхд зурхад их ойр төхөн арга шүү дээ. Тэгээ хөдлөхөд амархан, үйл явдал харайхад амархан тийм ээ. Ингээд дөрвөн мөч нь хөдлөн ийм сайхан аэропорт зохион бүтээсэн Ананддаа амжилт хүсье. Анандынхаа нүрийг харъя да зураач хүүхдийнхээ нүрийг ил гардаа ингээ хажууд тийш болт. Тэр хүүхэд зурсан шүү. Сайхан зураг зурсан Ананддаа улам их амжилт хүсье. Дараагийн авьяаслаг зураач Энердийнхэн зургийг үзье. За гоё. Тэр толгойн хэлбэр дүүрс энэ бол гайхалтай. Тэгээ од гэл битсэн. Тийм ээ. Ёстой гоё урган зураг зурсан. Энерэлдээ улам их амжилт хүсье. За ингээд хүүхдүүдтэй бид нэр бөөм бэлэгтэй байж байгаа. Энэ бэлгийн учрыг тайлбарлахад Шидэт өнгө компани захирал Далай жам цахна та бүхний дунд уралдаан зарлаад тийм ээ тусгай байрын шагнал эзэлсэн хүүхдүүд оруулж байгаа. Төрөнд нь 1-р, 2-р, 3-р байрын хүүхдүүд орж ирсэн. Ингээд Далай жам цахыгаа үрье нэвтрүүлэгтэй. За манай Шидэт тарандаа нэвтрүүлэгт нэх баяртай үйл явдал болж байна. Энэ Шидэт өнгө компани захирал Далай жам цахна манай хүүхдүүдэд бүтэн жилийнхээ тий номыг ивент итгэж ингэж оролцож байна. Энэ би нэг жилийн нэвтрүүлэгт оролцож байгаа хүүхд болгонд энэ номоо бэлгэлнэ гэж тийм. Энэ их сайхан үйл явдал. Ингээ хүүхд дээлтэй ийм сайхан уран бүтээлч ийм танагч хэвлийн газар ном Шидэт өнгө гэдэг. Шидэт өнгө. Энэ ном болохоор миний өөрийн бичсэн ном баг. Өөрийн бичсэн. Би Монгол хүүхэд гэдэг. Одоогийн нөгөө одоо Монголд ёс заншил хөдөө ах үе одоо ер нь тэр талыг маш жоохон дэлгэрэнгүй тусгаж өгөх хичээсэн тийм ном байна. Хүүхдүүд их хэрэгтэй, эцэг эхчүүдэд ч гэсэн бас их хэрэгтэй тийм ном байгаамаа. За ийм сайхан ном манайд одоо ивент итгэж ингэ сайхан хүүхэд дээлтэй ингэж сайхан оролцож байгаа. Тийм оролцож байгаа бүх хүүхдүүдтэй одоо өгч байя гэж бодож байгаа. Гэж үнтэй. За ингэ танд баярлалаа илэрхийлье. За танай нэвтрүүлэгт бас амжилт хүсье. Аз аймагта онгод тиймэртэй яваарэ. Энэ өнөөдөр 24-р сургуулийн Аз билэг багштай 2-ын ангийн 2-р багийн хүүхдүүд тусгай байр би нэг зургийн уралдаан зарлаад өмнөх нэвтрүүлэгт 1, 2, 3-р байрны хүүхдүүдийг оруулсан шүү дээ.
Өнөөдөр болохоор тусгай байр эзэлсэн 6 хүүхэд маань орж байгаа юм. За хүүхдүүдтэй баяр хүргэе. Гоё байна уу? Ингээд шагналын гардуулъя. Олон их амжилт хүсье. Тэгээд За. шагналаа өгье. Ингээд хойноос аваач тийм. За. Та эдгэрэг аваад би эдгэрэг авчих. За. Арараасаа шагналаа аваач. Бүгдийг тавих юм. За 3 нэг. Багтад үгүй. За баяр хүргэе. За баяр хүргэе. Шидэт өнгө хэвлэлийн газрын зургийн уралдааны шагнал нэвтрүүлгийн шагналтай бас ингээ гардуулъя. Энэрлэлтэй амжилт хүсье. Арараасаа бэлэг. За солонгоч ихрээ аваарай. Амжилт хүсье. За зорголт амжилт хүсье. Гоё. Ястаа гоё. Тэгээд цаашаа ургуулаар зураад чин хүсэлтэд амжилт хүсье. Дэнг хүслэндээ амжилт хүсье. За ингээд өнөөдрийн хичээл үүгээр дуусч байна. Дараа дахин уулзлаа. Баяр таа.